Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дараагаар ажиллаж байсан Пунцгийн цагааны гэр бүлийн эзэмшил болох Ачитэгт компани катодын цэвэр зэсийн үйлдвэр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор нээлттэй хийлээ. Нээлттэй хийснээс хойш ердөө 2 сарын дотор тус үйлдвэр 1402 тонн 200 кг цэвэр катодын цэс үйлдвэрлэж 16 тэрбум 618 сая төгрөгийн борлуулалтын орлогыг олсон үнэмлэхүй амжилтыг гаргалаа. Гэвч тэрхүү орлогоос нэгж төгрөгийг Ачитэгт компанийн 34%-ийг эзэмшигч Эрдэнэт үйлдвэрт олгоогүй болох нь Орхон аймгийн гайлын газраас хийсэн судалгаа, үндэсний аудитын газраас хийсэн Эрдэнэт үйлдвэр компанийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайланд дурайгаад байж байгаа биз. Яаж ийм зүйл болов? Эрдэнэт үйлдвэрт онцгой ашигтайгаар хийгдсэн 2010 оны 9-р сарын 3-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр компани болон Ачитэгт компаниуд Эрдэнэтийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх бүрэн хэмжээний үйлдвэр барих төсөлд хэрэгжүүлэх гэрээг Эрдэнэт үйлдвэрт ямар ч ашиггүй болгон өөрчлөх ажлыг тухайн үед Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан цахиагийн элбэгдэрч түүний тамгын газрын дарга Пунцгийн цагаанаар аль хэдийнэ хийчихсэн байжээ. Пунцгийн цагаан Ачитэгт компанийнхаа олж буй ашигын 34%-ийг Эрдэнэт үйлдвэрт өгөхгүй тулд элбэгдэрчтэй хамтран Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг өөрсдийн хүмүүсөөр бүрдүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийцгээжээ. Элбэгдэрч битүүрийн хооронд намайг ерөнхий сайд болсны дараах нь Эрдэнэтийн тухай нэг яриа болсон юм. Та хоёрын хооронд. Битүүрийн хооронд. За. Тэгээд надад юу гэж хэлсэн гэхээр Алтавыгаа чи бусад ажиллаа хий. Би Эрдэнэтийг хариуцна л гэж хэлсэн. Тэгээд та юу гэж хэлсэн? Би тэгэхээр хариуцлаа гэсэн. Тэрний үгсийг нь Эрдэнэтэд би бүх хүмүүсээ байршуулна гэсэн үг. Эрдэнэттэй холбоотой бүх бизнесийг би хийнэ гэсэн үг. За. Тэгвэл арай 49-ийг би аавна гэж хэлэв л дээ надад. Энэхүү яриа хэлцээний дараахан буюу 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгч цахиагийн элбэгдэрчийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт үйлдвэрийн захирлаар даваа сүрэнгийн томилогдлоо. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон даваа цэрэн өөрийг нь өндөр албан тушаал томилсон хүндээ үнэнч зүтгэхээ илэрхийлж 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр АИ13 дорооф 02 дугаартай хамтран ажиллах гэрээ гэгчийг Ачитэгт компанийн гүйцэтгэх захирал Пунцгийн бат очтой үзгэллээ. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1-р орлогч Поменко, ерөнхий захирлын үйлдвэрлэлд хариуцсан орлогч Даваасанбуу, ерөнхий захирлын эдийн засаг хариуцсан орлогч Алтанхуйг, ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч Сувда, хуулийн хилцээний дарга Болор Эрдэнэ нар гар юмсгээ зурж төрийн өмчийн хорооны даргын үүргийг төр орлогын гүйцэтгэгч Цогтбаатарын баталгаажуулсан уг гэрээний 2-2 дугаарт тал компани төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай балансын бус хөдрийг өгч байгааг үндэслэн Ачитэгт компани хувь хөрөнгийн 34%-ийг эзэмшнэ гэх заалт хэвээрүүлжээ. Гэхдээ уг гэрээний 6-гийн 5, 6-гийн 6, 6-гийн 7-од маш ноцтой 3 зүйл заалтыг оруулж өгчээ. Уг заалтад компани үйл ажиллагаа болон төслийг хэрэгжүүлж олсон ашигаас Ачитэгт компани санхүүгийн тайлан балаас нь баталгаажсан зээлийн төлбөрийг тэргүүн ээлжид барагдуулна. Төслийн нийт хөрөнгө оруулалтыг нөхөж дуусны дараа хувьцаа эзэмшигчдэд дүрмд заасны дагуу ногдол ашиг хуваарлана. Урд жилүүдийн алдагдал бүрэн өгөхөөс өмнө талуудад ашигын хуваарлалт хийхгүй гэх заалтыг оруулж Ачитэгт үйлдвэрийн 34% ногдох ашигыг Эрдэнэт үйлдвэрт өгөхгүй болгон өөрчилсөн байх аж. Ачитэгт компани 2015 онд 10,530 тонн, 2016 онд 13,810 тонн, 2017 оны 3 дугаар улиралт гэхэд 10,607 тонн катодын цэвэр зэс олборлож нийтдээ 408 тэрбум 785 сая төгрөгийн борлуулалтын орлогыг олсон гайхамшигтай амжилтыг гаргалаа. Пунцгийн цагааны гэр бүлийн дангаараа эзэмшдэг Ачитэгт үйлдвэр Монголын ард түмнээс ямар хэмжээний баялагийг хулгайсныг та бүхэндээ тайлбарлая. Ачитэгт үйлдвэр Эрдэнэт үйлдвэрийн зэсийн 2 дугаар овоолгоос нэг жилд 13,810 тонн катодын цэвэр зэсийг
олборлдог. Уг цэвэр зэсийг 350 кг-ын даацтай энэхүү ачааны машинд ачаад 41400 ширхэг ачааны машин болно гэж та боддоо. 41400 ширхэг ачааны машиныг араас нь цувуулан хөдлөхөд 248 км урт цуваа буюу Улаанбаатараас Дархан хотыг хүрсэн урт цуваа болно гэж та төсөөлчих. Төсөв төртгөн. Төсөв төртгийн хувьд бол хамгийн эхлээд 10 сая доллартай байсан энэ компани. Намайг анх энэ гэрээг үзүүлж байхдаа. Ачаадэгт компани. Ачаадэгт компани. Тэгээд 12 оны хагас гэхэд бол 34 сая доллар голомт банкнаас орчихсон. Би голомт банкыг бол хөрөнгө оруулагч л гэж ойлгосон. Тэр хүн бол хувьцаа эзэмшгээд баясгалны өрөөгөө танилцуулж ирсэн учраас би тэгж л ойлгосон. Тэгээд 34 сая доллар гаргаад тэр ажил бол ерөнхийдөө дууссан байсан. Ачаадэгт үйлдвэрийг гардан барих ажлыг гүйцэтгэсэн ерөнхий инженер Цэвж аван хийсэн дүнг 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны нэрлсэн ханшаар бодож үзэхэд тус үйлдвэрийг нийтдээ 47 тэрбум 331 сая 400 мянган төгрөгөөр бүтээн байгуулсан байж таархна. Гэвч Пунцгийн цагааны гэр бүлийн эзэмшилд байгаа Ачаадэгт үйлдвэр анх боссон зардлаасаа 10 дахин өндөр борлуулалтын орлого олсон мөртлөө 3 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрт ердөө 4 тэрбум 157 сая төгрөгийг төлж доромжилжээ. Уг нь бол Эрдэнэт үйлдвэр Ачаадэгт компанитай 2010 оны 9-р сарын 3-ны өдөр байгуулсан гэрээнд заасны дагуу 136 тэрбум 200 сая төгрөгийн ногдол ашгийг 2017 оны байдлаар авч болох ёстой байсан атлаа. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Даваа Цэрэн болон төрийн өмчийн хорооны даргын үүргийг төрийн орлон гүйцэтгэгч Цогтбаатарын баталсан бузартай гэрээний улмаас ердөө 4 тэрбум төгрөгийн ногдол авч хохирсон байдаг юм. Ачаадэгт компани ашиг орлого санаанд багтамгүй их болж жилийн борлуулалтын орлого нь 200 тэрбум гараад эхлэмэгц Пунцгийн цагааны шунаг хомхоо сэтгэл туйлдаа хүртэл дүрлзэж Эрдэнэт үйлдвэрт өгнө гэж гэрээлсэн 34%-ийг хууль бусаар өөртөө буцаан авч Ачаадэгт компаниг бүхлээр нь өөртөө авахар шийджээ. Тэрээр энэ зорилгодоо Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Даваа Цэрэн эхнэр Даян дөржин Эрдэнэт цэцэг нарын тусламжтайгаар 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүрч чадлаа. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Даваа Цэрэн Ачаадэгт компани ерөнхий захирал бөгөөд Пунцгийн цагааны эхнэр болох Даян дөржин Эрдэнэт цэцэг нарын Монгол Орос хэлээр үйлдсэн энэ гэрээнд Эрдэнэт үйлдвэр нь Ачаадэгт компанийн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай балансын бус хөтөлбөр өгч байгааг үндэслэн Ачаадэгт компанийн хувь хөрөнгийн 34%-ийг эзэмшнэ гэх заалт ор мөргүй болсон байгаа биз. Түүгээр ч зогсохгүй Эрдэнэт үйлдвэр Ачаадэгт компаниас авах ёстой 34%-ийн ногдол ашгаасаа үндэслэлгүйгээр татгалзаж борлуулалтын орлогоос 2015 онд 0.5%, 2016 онд 1%, 2017 онд 1.5%, 2018-аас 2034 оныг дуустал ердөө 2%-ийн ногдол ашиг авахар болгон өөрчилсөн байгаа нь гайхалтай. Өмнөх 2 гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн маш олон хариуцлагатай албан тушаалтнууд гарын үсгээ зуран баталгаажуулж байсныг та бүхэн харсан. Гэхдээ энэхүү байж боломгүй жигшүүртэй гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Даваа Цэрэн ганцаархан гарын үсгээ зурсан байгаа юм. Эрдэнэт үйлдвэрээс бүр нарийн хэлбэл эх орноосоо урвснаас ялгаагүй ийм гэрээнд гарын үсгээ зурах ёс зүйгүй хүн Эрдэнэт үйлдвэрт Даваа Цэрэнгээс өөр байгаач гүй бизээ.
Хунцгийн цагаан Эрдэнэ төлөвлөрөөс дээрэмдэж авсан 2 дугаар овоолгоосоо жилд дунджаар 13,800 тонн катодын цэвэр зэс олборлож байгаа. Уг зэсийг Лондонгийн металлын биелжийн өнөөдрийн ханшаар бодож үзэхэд 80,992,200 ам доллар буюу Монгол банкны өнөөдрийн ханшаар 217 тэрбум 609 сая 842,960 төгрөг болж байна. Ачид хит компани энэхүү ашигаас Монгол улсын ерөнхийлөгч асан захаагийн элбэгдэрж хэдэн төгрөгийн ног зашиг авдаг талаарх баримт одоохондоо бидэнд байхгүй. Гэхдээ Монгол улсын ерөнхий задаас нь Норвегийн алтан хуйг элбэгдэрж ачид хит компаниас нэг жилд 44 тэрбум төгрөгийн ног зашиг авдаг гэдгийг хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн билээ. Элбэгд орж юм гэдэг чинь галзуу мөнгө шүү дээ. Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмлаас жилдээ 44 төгрөг ганцаараа төгсөж байгаа юм. 2 дугаар хэсэг төгсөв.